Ер нь Алтан булаг чөлөөт бис байгууллагуудад 10 жил болсон бас засаг төрөөс нэлийн их хөрөнгө оруулсан өрдөн багтаа гэж яриад байгаа л да. За ер нь тэр анхны юугаар бол энэ зөвхөн худалдааны чөлөөт бис байсан. Зөвхөн худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй. За одоо энэ оны 2 дугаар сард батлагдсан шинэ чөлөөт бисийн хуулиар бол ер нь чөлөөт бисийн захирагч нар бол нэлийн эрх мэддэг болж байгаа. Бүс нь бол худалдааны хуучнараа нөгөө худалдааны эдийн засаг гэж ялгах байсан чөлөөт бис. Чөлөөт бис дотор бол нэлийн их өргөн үйл ажиллагаа явуулах боломжтой. Үйлдвэр байгуулж болно, хамтарсан үйлдвэр байгуулж болно, худалдаа хийж болно. Бүх төрлийн үйлчилгээ, зочд бүрийн үйлчилгээ, агуулгын үйлчилгээ, логистик үйлчилгээ, бүх үйлчилгээ байж болно л да. Ийм эрхийн нээс юм байгаа. Тэгээд захирагч нь бас нэлийн эрх мэддэг болсон. Захирагч бол баг агентлагийн даргын эрхтэй. Захирагчийн алба бол агентлагийн албаны эрхтэй. Тэгээд хөрөнгө оруулалтын асуудлыг бол өөрөө зарлах хэрэгтэй, өөрөө дүгнэх хэрэгтэй. Газараа бол өөрөө олох хэрэгтэй. Эрх мэдлийн бол нэлийн өргөжүүлсэн юм байна. Газараасаа шөлөөлөгдөн. Зарим нэг хөрөнгө оруулалтын дээр бол бас хөнгөлт оруулна. Бас нэлийн боломжтой болсон гэж үзэж байгаа л да.